Өгцөг. Намайг цэцгээ гэдэг. Би жоох охин шиг царайтай фитнес тамирчин бүсгүй. Тиймээс миний том өгцөг тренд болов. Хамгийн түрүүнд би биеийн төгс галбар нуруугаа хотоолгож, хоёр өгзөгнийхөө завсарт кола хавчуулж зургийг селфидээд сайтанд байршуулдаг. Ялангуяа зааны гуй шиг хоёр бүдүүн хөл минь илүү янаг тачаангүй сэрэл хөдлөгмөр харагдана. Олон дунд бэлхүүс ардаа ачаа үрчгсэн юм шиг том өгзөгнийхөө ачаар Instagram хуудас дээр дагагчийн тоож өссөн. Хүн бүр намайг өгзөг гэж хочилдог. Тэгэхээр би гудамжинд ихэмсэх алхах бүртээ сүртэй бомдгор өгзгөрөө хот дүүрэн хүмүүсийг дуу алдуулах дуртай. Мөнгө олохороо бариу өмд хувцснууд худалдаж авдаг. Би өдөрт 1-2 удаа сексийн гаж порно үздэг. Бас найз залуу маань бүхс рүү чинь хийгээд гуйна. Би хүнжил дотроо доош бүхийж залуугийнхаа эрхтнийг хилээрээ долоож өгдөг. Амандаа олончуудаа сад тавиулж тожих зажлангаа хоолоороо шууд залгичдаг. Ямар ч үед залуутайгаа уулзах болгондоо бавуулна. Гэхдээ анал сексийг хийж үзээгүй. Тийм болоод ч тэрөө анал сексийн талаар чөлөөтэй ярилцаад түүний хүсэл миний сониуч зан хоёр нэгдсэн болов. Надад анал сексийг хүссний үндсэн дээр хосуудын хувьд хамгийн сайхан туршилтуудын нэг санагдав. Би анал сексийг хийж онгоноо өгөх нь хайртайгаа батлага болно. Тиймээс би ануусаар секс хийхээр шийдэв. Гагцхүү өнөөдөр түнд зариулж өндөр өсгийтэй төпөл өмсөж том толны өмнө сул зогсно. Гинэт залуу маань над руу дөхөж ирээд хадаг барьж гуйх шахан байж боссон шодоогоо нүүрэнд минь ойртуулна. Сүүлдээ анус секс хийж л байвал алтан хөшөөч амлахад бэлэн гэж хэлсэн. Гэвч бурхан багш өдрөө рүү боо хийгээд шаагаад өггээд заасан байхад заавал анус руу чихүүлэх ёстой юу гэж бодогдлоо. Яг тэр мөчөд би газар өдөглөн сууж гартаа эрхтнийг нь чангатах. Өндөр өргөмөртэй залуу маань ёй гэдэл айхлаад байгаа юм. Эрхтэн хөхөж сорж байгаад аман сексийг сайн хийж таашаал өгдөг. Хоёрт шодоо улам хадуураад аманд багтгаа болсон. Тэгэд би нумраад л орд өрөн бөксөө оцоолгоод салтаа онгорхоод элбэгээ дэлгөв. Энэ үед залуу маань гарын хуруугаа шуудал шүлсдэж норхож байхад хошногны нөхрөө сантиметр бүрээр аажуу түлхсээр оруулсан бололтой. Залуу маань урт азарганыхаа сэлдий шиг шодоондоо бэлгэвч углаад л альман хэлбэртэй өгзөгний нөхрөө оруулах гэж бараг 10 минут оролцсон. Маш их зовоодаг биемийн чичирч билээ. Дөнгөж анаас руу бэлэг эрхтний толгой орох төдөд л төвчшгүй өвдөлтийг анхудаа өөрийн биеэр ясмахандаа тултал мэдрэв. Ёстой зоож баймар томорч тонтоох лайтай бүхснээс болж нүднээс минь халуун нулимс цовж хацар түлэн урсав. Аав минь бас том таацтай ээжийг минь дураараа янхан шиг эдэлсэн байхтай гэж бодсон минь үнэн. Гэвч түрүүхэн бариу бүхсний нүхэнд хуруу байсан бол одоо нилээд том шодой бүхэл бүтэн уртаар гулгаад орчихсон байна. Харин залуу минь их тогшин талдаа юу ч илүү гараагүй хунаас шиг ануусны хажуугийн арсыг зад ханц урагттал хийн. Бүр тачаадаад гүн бүлэлт улам бүр нэмэгдэв. Нэг асандаа бүхсний цагаан мах эрэхтэл огцом хүчтэй хийж балбаад алга төхөв. Ядаж байхад араас минь цохиж байхад хоёр бөмбөг наачсан юм шиг өгзөгнөөс тас хийтэл дуугарах чимээ гарав. Гинэт миний яолох улам чангуулж өрөөгөр цураатаж сонсогдно. Би нэгэн жигдэ цохилтонд хоёр хөх минь яаж савлаж байгааг толинд анзаарав. Ингээд залуу маань миний ануус дуулж байх үеийн царайг толинд анхааралтай ажиглав. Тэр маань дур тавих төхөөд янханд мөнгөө төлөөд унтсан юм шиг бэлгэвчээ сууг татаад авна. Тэгээд л бэлгэвчээ шал руу хайна. За тэгээд залуу минь бүдүүлэг хүндлэлгүй миний атсан бандаа шиг гартаа базаад амруу чихэв. Тэрбээр эрхтний гараараа саагаад эхлэв. Удалгүй шотоо нүхнээс пал гээд доошо буун үрэн шингэнээр нүүр минь хуучигдаад би бушуухан босов. Өнөөдрийнхээ урдаа тавьсан толинд ширтэж харав. Тэгсэн нүүр аманд минь нэлцгай үрэн шингэн лаа шиг урссан байна. Тэгээд хоёр нүднээс хар сормосны бодог үрэн шингэн нулимстай холилдон урсаж хацрын ирүүнээс доошо шал руу гоочдог.
надад одоо ч гэсэн миний ануус дотор эргэтэн байгаа юм шиг мэдрэмж хэвийн санагдах болов. Хожим би сардаа нэг удаа садист баахан бөхсдүүлж байгаа шийдсэн. Гэртээ эмч нарын яриаг интернетээр үзэхээр 10 дугаар ангийн охтууд өтрээгээ онгон бол ануусандаа килэгдэг гин. Энэ ч аргагүй л дээ. Анаал буюу хошногдуулах нь сексийн дээд мэдрэмж бөгөөд жирэмснээс хамгаалах арга биз. Шууд л найз залуу маань дээрээс хэвтээд эргэтнээ дахиж ануус руу мансуурмаар сонин болтол хийлээ. Амар өвдөд байхаар нь бушуухан биеэс суллахад ануусны нүх минь аяндаа томорч байгаа нь мэдрэгдэнэ. Тэгэхээр би дөрвөн хөллөж хошногдуулаад эхлэмэгц өмнө нь гиншиж байснаасаа илүү тачаад нь дугарна. Хажууд минь танихгүй ирчүүд байсан бол миний гिचээ шиг гиншихийг сонсоод айгаа бол бовоо саана. Маргааш өглөө нь би сондгоо тоотой сарын 10-ны өдрөөр ануус секс гэхээр төлөвлөв.